Хэрэв та хуванцрыг хялбархан дахин боловсруулагддаг гэж бодож байвал хүн төрөлхтний түүхэн дэх магадгүй хамгийн том хурам эхлэлтэд өртсөн байж болцсошгүй. Мэдээж хуванцар тодорхой хэмжээгээр дахин боловсруулагддаг гэхэд тэрхүү тодорхой хэмжээ гэдэг нь юуг илэрхийлж байна вэ гэдгийг та хашаар нүдээр ахин нэг харах нь зүйтэй. Учир нь дахин боловсруулалтын энэхүү тэмдгийг зохиосон хүмүүс үүнтэй хамт асар том зах зээлийг аврахын тулд том залтай өнгөлн далдлалт маш том манипуляцийг хийсэн бодит түүхтэй. Хэргийн эзэн хинбэ гэвэл бидний ирээдүйд хамгийн их занал хийлж буй салбарын зүгээс манай гарагт хамгийн их хохирол үзүүлж буй бүтээгдэхүүнээ худалдахын тулд энэ худлыг зохион бүтээсэн ба байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөнийхөө хариуцлагыг танд тоох гэж асар том зохион байгуулалттай greenwashing буюу ногоон тархи угаалтыг хийсэн. Одоо ч хийсээр байгаа. Тэгвэл юу болж буйг хамтдаа нэг харцгаая. Пластик буюу хуванцар бол мэдээж инженерчлэлийн гайхамшигтай бүтээгдэхүүн гэдэгтээ маргахгүй. Хямдхан, хөнгөн, тэгсэн мөртлөө бат бөх гэж жигтэйхэн. Аврах том байгууламжаас асар жижиг технологийн бүтээгдэхүүн хүртэл ер нь хуванцаргүй зүйл өнөөдөр ховор. Хуванцрыг үйлдвэрлэх процесс нь өөрөө маш сонирхолтой. Бидний биеийн эсүүдийг ажилуулдаг уургууд нь амино асид буюу амин хүчил хэмээх мономеруудын гинжин хэлхэнээс үүссэн байдаг шиг эсвэл бидний удамшлын мэдээллийг хадгалдаг ДНХ нь нүклийн хүчил хэмээх мономеруудын хэлхэнээс бүрэлдсэн байдаг шиг хуванцарч бас мономер хэмээх энгийн бүтцтэй молекулуудын хэлхэнээс бүтдэг. Тийм учраас хуванцрыг полимер гэж нэрлэх нь бий. Ерөнхийдөө ДНХ болон уургууд нь байгалийн бүтээсэн полимер, харин хуванцар бол хүний бүтээсэн хиймэл полимер гэсэн үг. Гэхдээ хуванцрын молекулууд нэг нэгнтэйгээ асар нэгт холбогдсон байдаг учраас түүнийг задлах механизм байгаль дээр одоогоор маш ховор. Хэдэн төрлийн мөөг болон бактериуд л байгаа. Гэхдээ тэдний хурд хэтэрхий удаан учраас хангалттай үр дүнтэй биш байгаа. Ньютон хэрв толгоон дээр нь унсан алимыг шахаад шүүсийг нь хуванцар савнд хийгээд үлдээсэн бол тэр нь өнөөдрийн хүртэл хадгалагдах байсан. Хэрв Чингис хааны үед нэг юм гялгар уутанд хийгээд орхисон бол өдөрт тэрхүү гялгарууд байж л байх байсан. Өнөөдөр таны хэрглэж буй шүдний сайз 2525 он хүртэл задрахгүй. Бид бүхэн асар их хэмжээний хуванцрыг үйлдвэрлэж тэдгээрийн хаягдал нь хэдийнэ дийлдэхэ болоод экологийн томоохон асуудал бидний хаалгыг тогшоод байна. Мөнгөтэй улсууд бол хуванцраас салахын тулд мөнгөгүй улсуудад хаягдлаа зарчгаж байгаа. Номхон далайд яг одоо 1.6 сая км2 буюу Монголын газар нутгаас ч том хэмжээтэй хуванцар арлууд хөвж байна. 12,000 км-ийн гүнд буюу далайн хамгийн доод ёроол болох Марианы хонхорт буусан хүмүүс тэндээс хуванцар болсон. Хуванцар хаягдал далайн амьтдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эргүүлээд микропластик агуулсан далайн амьтад нь хоол хүнсээр дамжаад ч юм уу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Гэт хуванцрын балхыг дурдвал дуусахгүй. Хуванцар задарч болохч бүрэн алга бололгүй жижиг хэсгүүд нь улам жижигэрсээр микропластик болон хувирч агаар идэж тижээлээр дамжин хүн амьтны биед нэвтэрдэг. Саяхны судалгаагаар дөнгөж бүрэлдэж буй урагт микропластик олдсон буюу хүмүүс төрхөөс өмнө хуванцар биеийн нэг хэсэг болж байна. Зөвхөн хаягдал хуванцар гэхээс илүү бидний эдэлж хэрэгэлдэг хуванцрууд ч гэсэн зурагдах, зүсэгдэх, илэгдэх, хит халах үедээ хоол хүнс ба эргэн тойрондоо химийн бодис тараах аюултай. Жишээлбэл зарим хуванцруудад агуулгадах DEHP эсвэл BPA гэх мэт бодисууд нь эрүүл мэндэд маш хортой, бүр хорт хавдар үүсгэж болдог. BPA нь гормоны өөрчлөлтөд нөлөөлдөг нь тогтогдсон. Нэг хэсэг нялх хүүхдийн угчинд их хэмжээгээр агуулгадаг байж таарад бөө юм болоод одоо арай намжаад байгаа. Тэгвэл яагаад бидний салшгүй хэрэглээ хуванцар болчихсон юм бэ?
бид нар галзуурч хаа юу гэж та бодож магадгүй агуу хуурам эхлэлт яг л энэ дээр буюу бидний татгалцахын аргагүй хэрэглэн дээр суурилж болсон юм. Хуванцрын тухай бидний мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол хуванцрыг петрол, нефт буюу газрын тосноос гарган авдаг. Хүрээлэн буй орчинтой холбоотой хамаг гай гамшигын нийтлэг эзэн үүний цаана байгаа ба олборлогдож буй бүх газрын тосны 4% хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг. Энэ бол маш том тоо. Хамгийн анх 1869 онд хуванцрыг практик хэрэглээнд туршсан ч дэлхийн 2 дугаар дайны дараа энэ материал түмэнд танигдсан. Үйлдвэрлэхэд хялбар, маш хямд, мөн амархан хэлбэрт ордог учраас гэр ахуйн бараанаас эхлээд хүнсний салбарт, автомашины салбараас хувцас хэрэгсэл хүртэл бараг бүх салбарт нэг төрлийн хувьсгал хийсэн гэхэд болно. Өмнө нь металл, шил эсвэл мотор хийгдэг байсан маш олон бүтээгдэхүүний үндсэн түүхийд ийхүү эргэж буцалтгүй өөрчлөгдсөн. Дайны үеэр Америкийн нэгдсэн улсын засгийн газар хуванцар үйлдвэрлэгч газруудыг бүгднийг нь дуудаж байгаад эх орны төлөө гэдэг зорилгын дор масс үйлдвэрлэлд урайлан дэмжиж өөрийн мэдэлгүй хуванцар үйлдвэрлэлийн холбоо хэмээх аврах том монопол бүтээж ирсэн байдаг. Энэ үеэр асар их ашиг хийсэн газрын тосны компаниуд дайны дараа олон нийтэд төдийлөн тасал болж амжаагүй хуванцар хэмээх шинэ бүтээгдэхүүнийг сурталчлахын тулд баггүй хөрөнгө хаясан нь баримттай. Ийхүү баг багаар хуванцар ашиглаж дассан иргэд эхэндээ уг нь өнөөх хуванцруудаа угааж цэвэрлээд ахин дахин хэрэглээд байж л дээ. Уг нь энд тэмч буруу зүйл байхгүй. Гэхдээ өнөөх монопол маань үүний эсрэг компанид ажил явуулж эхэлсэн ба хуванцрыг нэг ашиглаад хаях ёстой бүтээгдэхүүн байдлаар сурталчилж эхэлсэн. Шалтгаан нь ойлгомжтой. Илүү олон хуванцар худалдаанд гаргахын тулд. Хог хаягдал нь яг үлээ бидний хариуцлага биш, хэрэглэгчийн асуудал. Энэ компаниуд хуванцар хаягдлын ирээдүйд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг мэдээгүй байсан гэж үү? Мэдэж байсан. Гэхдээ тоогоогүй. Яагаад тоона гэж? Хэн тэдэнд тоогооч гэж шахалт үзүүлэх юм бэ? Тухайн үеийн хандлага нь өөрөө хүрээлэн буй орчин олон нийтийн эсэргүүцэл гэхээс илүү ашиг орлого, хувьцаа эзэмшигчдийг сэтгэл хангалуун байлгахад түлхүү анхаарч байлаа. Гэтэл хүмүүс баг багаар бодит байдлыг анзаарч 60-70-аад онд хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн идэвхтэй өрнөж эхэлсэн. Газрын тос ба хуванцар үйлдвэрлэгч нар руу чиглэсэн эсэргүүцэл ирж авч Америкийн нэгдсэн улсад 1970 оны их дэлхийн өдрөөр 20 сая хүн жагсаал хийж байсан түүхтэй. 10 Америкт хүн тутмын нэг нь жагсаж байсан гэсэн үг. Тэгсэн яасан өнөөх компаниуд олон нийтийн шаардлагыг хүлээж авсан уу? Молиг модон чихэр гихчээр өөр тарих угаалт руу мөнгө зүтгэсэн. Учир нь хуванцар үйлдвэрлэлийг байгаль орчинд ээлтэй болгож экосистемийг зөв галдрт оруулъя гэвэл хэдийг зарцуулах билээ? Хэдэн тэрбумаар яригдах асуудал. Харин тарих угаалтад хэдийг зарцуулах уу? Хэдэн сая доллар хангалттай. Тиймээс нөхдүүд буруу замаар будаа тэхийг сонгосон байна. Бүтээсэн худал нь юу вэ гэвэл хуванцрыг дахин боловсруулж болно гэдэг факт дээр дөрвөлн олон нийтийн анхаарлыг өөр тийш чиглүүлэх. Энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн хүмүүс олноороо хуванцрыг цуглуулж ялхан ангилж дахин боловсруулах савнд хийж эхэлсэн. Цөөнгүй улс оронд хуванцар дахин боловсруулах тухай хууль батлагдсан. Гэхдээ хуванцар үйлдвэрлэгч нар энэ бүх үйл явцыг маш нарийн зохион байгуулалтайгаар удирдах байсан. Жишээлбэл 1988 онд Америкийн нэгдсэн улсын 40 мужид хэрэгжүүлж эхэлсэн хуулийн дагуу үйлдвэрлэгдэж буй хуванцар болгон дээр голдоо нэг тоо бүхий гурвалжин тэмдэг хэвлэхийг стандарт болгосон. Уг нь энэ логог 1970 онд Гарри Андерсон гэдэг хүн бүтээсэн байдаг. Гэхдээ зохиогчийн эрхийг олон нийтэд нээлттэй үлдээсэн. Нөхдүүд болохоор түүнийхэн дунд нэг тоог усаад хуванцар болгоныг дахин боловсруулж болдог юм шиг ойлголт төрүүлэх оролдлого явуулсан байна. Үүнд нь ч хүмүүс даруй автсан. Дунд нь байгаа тоог тэрхүү хуванцрыг хэдэн удаа дахин боловсруулж болох вэ? Эсвэл хэдэн удаа дахин боловсруулагдсан бэ гэдгийг илэрхийлж байна гэж ойлгож эхэлсэн. Гэтэл энэ тоо тийм утгатай байгаагүй. Эдгээр тоо нухта тухайн хуванцрыг үйлдвэрлэхэд ашигласан материалыг илэрхийлж байгаа юм. Жишээ нь нэг дугаартай хуванцрыг полиэтилен терафталатаар хийдэг. Үүнийг та товчоор PET гэж дуулж байсан байх. Амархан илэгдэг учраас олон удаа ашиглахад тохиромжгүй. Хоёр дугаар нь өндөр нэгттэй полиэтилен буюу HDPE. Энийг голцоо ургамлын тосны сав, шампунь эсвэл угаалгын унтагны сав, сүүний савн дээрээс харж болно. PET савыг бодвол арай хүнд бодисыг хадгалахад тохиромжтой. 3 дугаар нь поливинил хлорид буюу PVC.
голцоо түргэн олны сав хуванцар хоолойн дээрээс харж болно. 4 дугаар нь бага нэгттэй полиэтилен буюу LDPE, хүнсний скотч эсвэл гялгар утан дээрээс харж болно. 5 дугаар нь полипропилен, тарагны сав, хүүхдийн памперс, хуванцар аяг гэх мэт арай хатуу бүтээгдэхүүнүүдээс харж болно. 6 дугаар нь полистирен, хуванцар хоолны сав, хагаргаас хамгаалдаг жиргэвч эсвэл барилгын дулаалгад өргөн ашигладаг. 7 гэдэг нь бусад буюу энэ 6-аас бусад хэдэн 100 төрөл байгаа. Дунд нь нөгөө аюултай BPHB. Гэхдээ энэ тоонууд тиймч чухал биш. Чухал нь юу вэ гэвэл та энэхүү эргэлзсэн гурвалжинг хараад тухайн хуванцрыг дахин боловсруулагддаг гэж бодоод тэгээд түүнийг цэнхэр өнгөтэй хогийн сав руу хийхдээ хүрээлэн буй орчныг хамгаалж байгаа гэдэгт итгэх. Үүнийг би хэлээгүй шүү. Хуванцар үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Лэри Томас өөрөө ингэж хэлсэн байдаг. If the public thinks the recycling is working, then they're not going to be as concerned about the environment. Энэ бол хүрээлэн буй орчин, байгаль хамгаалалттай холбоотой асуудалд том компаниуд хэрхэн ханддаг вэ гэдгийг харуулсан гашуун түүхэн сургамж. Тэдний хандлага бол хариуцлагыг танд өөрүүлэх гэж хичээх оролдлого. Таны сонголт, таны буруутай үйлдэл, хариуцлага таних. Энэ асуудалд та гар бие оролцох ёстой. Та энэ асуудлыг шийдэхэд хөв нэмэр оруулж чадна гэх мэт. Гэтэл яг үнэндээ дахин боловсруулалтын дийлэнх нь үр дүнгүй байгаа. Таны хичнээн ангилж хайсан хуванцар хогны 5-аас 6%, за максимумда 8-аас 9% нь л арай гэж дахин боловсруулагддаг гэвэл та итгэхгүй. Учир нь хуванцрыг дахин боловсруулна гэдэг тиймч амар ажил биш юм. Зөвхөн PET, за бага зэрэг HDPE л дахин боловсруулагддаг. Яг нь бүх хуванцар дахин боловсруулагддаггүй бол биш, хичээвэл заримыг нь үр дүнтэй дахин боловсруулж болно. Зарим төрөл нь бага зэрэг дахин боловсруулагдаж болно. Зарим нь бол бүр ямарч боломжгүй гэх мэт ялгаатай. Энэ тухай дэлгэрэнгүй нарийн тайлбарыг дараагийн дугаар дээр авч үзье. Ер нь бол хуванцрын молекул бүтц нь өөрөө дахин боловсруулагдах тусам бат бөх чанараа алдах шин чанартай. Металл эсвэл шил шиг хязгааргүй дахин ашиглагддаг бүтцтэй биш. Шил болон металлыг бол сайхан цэвэрлэчихвэл хэд л бол хэд дахин боловсруулж болно. Харин хуванцар тийм биш. Хэрв компаниуд таны хаа хамаагүй хайсан хуванцрыг ялгаж, ангилаад, ямбитл сайхан цэвэрлээд, дахин боловсруулад түүнийг үйлдвэрлэлд оруулахад өөрсдийн халаанаасаа мөнгө гаргахгүй юм бол ер нь байдал хэцүү. Мэдээж ихэнх компаниуд үүнээс зүхтаадаг. Хуванцар үйлдвэрлэлийн холбооноос гарч ирсэн бичгүүд тунд хуванцрыг дахин боловсруулах нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, түүний оронд шинээр хуванцар үйлдвэрлэх нь ямагт илүү ашигтай байх болно гэж бичсэн байдаг. Харин олон нийт энэ тухай мэдэхгүй байг. Дахин боловсруулагддаг юм байна гэж бодоостой байг. Гэхдээ энэ бол тэдний далдалсан ганц нууц биш. Танд маш эвгүй нэг баримтыг харуулъя. Газрын тосны магнат Exxon 1982 онд, дараа нь Shell 1998 онд гаргасан тайландаа хэрвээ бид газрын тосыг гаргаж ирээд шатаагаад нүүрс төрөгчийн давхар эсэл болон метанхийг ялгаруулад байвал аж үйлдвэрийн хувьсгалаас хойш дэлхийн дундаж температурыг 2020 он гэхэд 1 градус, 2080 он гэхэд 3.2 градусаар нэмэх нэ. Тэгээд энэ нь гариг дэлхийн уур амьсгалд эрсдэл учруулж, олон нийт биднээс нүүр буруулж, компани бизнест сөргөөр нөлөөлөх үе. Тэрнээс урьдчилж эрчим хүчний өөр их усүрлөө анхаарлаа хандуулъя гэдэг судалгаа ба тайланг хамгийн анх тэд өөрсдөө хийсэн байдаг. Гэтэл юу боллоо? 2021 онд IPCC-ийн гаргасан тайланд нэрнгээсээ л тэдний 1980 онд урьдчилан хамгаалсан шиг дундаж температур үнэхээр 1.1 градусаар нэмэгдсэн байж таарсан. Үнэхээр 50, 60 жилийн дараа байдал эвгүүтэж мэдхээр юм байна гэд бүгд шаагалдаж эхэлсэн. Уг нь үүнээс ч өмнө эрдэмтэд сануулж байсан л та. Гэхдээ нэг тоогоогүй. Гэтэл үүний шалтгааныг нь үйлдвэрлэгч компани үр дүнг нь бүр 40 жилийн өмнө мэдэж байсан байгаа. Гэлээгээд тэд зогсоогүй, удаашраагүй, харин ч бүр илүү хурдан үргэлжлүүлсэн. Газрын тос ба байгалийн хийний оронд ашиглаж болох бусад хувилбарын хөгжлийг гацаах гэж оролцсон. Ашгаа максимум тулахын тулд бүхнийг хийсэн. Хүүхдүүдийн ирээдүйг хумсалж халаасандаа хийсэн. Одоо ч хийзээр байгаа. Юун тэр хүрээлэн буй орчин морчин. Бүр эсэргээр нь Америкт нэг ийм хууль батлуулж байна. Хуванцрыг хориглохыг хориглох хууль. Юу гэсэн үг вэ? Хориглохыг хориглоно гэдэг чинь зөвүүн байгаа биз? Тэгвэл бид үүний эсрэг юу хийж чадах вэ?
Ямар тач нөхдүүдийн ил талд юу хийж байгааг анзаарах, мэдэх, мэдснээ түгэх. Энэ тухай олон нийтийн ойлголтыг зөвшрүүлэх, зохион байгуулалтанд орох, хувцруудын 8-9% нь дахин боловсруулагдаж байна гэдэг нь ямар тач тэг хувиас бол дээр шүү дээ. Үүнийг бид илүү дээшлүүлж чадна. Гэхдээ яаж хувь нэмрээ оруулах вэ гэдгээ бас мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл таны хэрэглэсэн хувцар хэрэг бохир байвал, пиццаны тусал тос шингэсэн байвал, эсвэл өөр хувцруудтай холилдсон байвал дахин боловсруулагдах боломжгүй. Иймэрхүү сонирхолтой дүрмүүд байгаа. Сонсоход сонирн байж болох ч хувцраа угааж хийдэг улсууд бий. Дахин боловсруулагдаагүй хувцрууд хаашаа очдөг вэ гэвэл шатаагдан, тэр нагаар мандалт нэгдэн, далай руу хаягдан, тэр нь эргээд иргдээр гараад ирнэ, эсвэл идэж буй загсан дотроос ч гараад ирнэ, үлдсэн нь ландфил буюу буушлагдан, эдгээр нь бүгдээрээ л тодорхой хэмжээний хор хөнөөлтэй. Тэгэхээр үрээлэн буй орчиндөө ээлтэй байна гэдэг нь зөвхөн дахин боловсруулалт биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрэн дээр нэмээд хувцрын хэрэглээг багасгах, дахин ашиглагддаг эд зүйлс ашиглах төмөр шил шааз байж болно. Юм зөөдөг тороо хүн дахин ашигладаг байвал зүгээр ерөнхийдөө дахин боловсруулахаас дахин ашиглах нь илүү байгальд ээлтэй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Хувцрын оронд хэрв цаас санал болговол алийг нь битгий яв. Цаас ч гэсэн полимер. Цаас ч гэсэн дахин боловсруулахад төвөгтэй. Онлын хувьд цаасыг 6-7 удаа дахин боловсруулна гэдэгч дахин боловсруулах болгонд чанараа ихээхэн алдаж байдаг ба хувцраас илүү хатуу хаягдал үүсгдэг гэдгээрээ бүрч сөрөгнөлттэй. Заавал хувцар ашиглах шаардлагатай бол 1 эсвэл 2 дугаартайг нь аваарай. 2 номертойг дахин ашиглахад гэмгүй, ялангуяа 3 ба 6 номерын хувцраас татгалзуул зүйтэй. 7 дугаарын хувцар дээр PLA эсвэл навчны тэмдэг байхгүй бол BPA агуулсан байх өндөр магадлалтай гэдгийг анхаарах. Хүнсний биш, зориулалтын бус савнд хоол хүнс, ус, шингэн хадгалахгүй байх. Микропластикийн эрсдлийг үргэлж санах. Ер нь үүнээс цааш үрээлэн буй орчинд ээлтэй хандах нь зөвхөн таны хариуцлага биш гэдгийг санах хэрэгтэй. Асуудлын үрийг тархич буюу үйлдвэрлэгчээс бид хариуцлага нэхэх учиртай. Дахин боловсруулалтыг хит дүвийлэх нь асуудлыг халахлах, анхаарлыг сарниулах оролдлого, хариуцлагыг тань руу шидэж буй асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл жинхэнэ асуудлын хариуцлагыг үүрэх ёстой нь үйлдвэрлэгчид өөрсдөө юм. Үүний эсрэг бид юу ч хийж чадахгүй биш. Харин ч олон зүйл хийж чадна. Олонний хүч олонгүй далай гэдгийг бид санах хэрэгтэй. Бид нар хэрсүү байж зөв шаардлагыг тавих хэрэгтэй. Зөв хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Хөрхий хідэн активистуудыг хэрэггүй чарлаа амьтад гэж харагдуулахгүй байхад бид хүч нэмэх хэрэгтэй. Дэмжиж, хажууд нь зогсож, чагсаалт хөдөлгөөнд нь оролцох хэрэгтэй. Бидний урд мөнгөний төлөө манай гаригийг та бидний ирээдүйг худалдаж мэдэх, худлыг үнэн болгож чадах шуналт дайсан бодитоор оршин буй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Хувцар хямдхан бас хэрэглүүштэй байж болно. Гэлээгээд хэрэглэх ёстой гэсэн үг бас биш юм шүү. Бид хандлагаа өөрчлөх цаг болсон.